Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV-с телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарс нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагвар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний автхийн болон тэргээ тэнхрүүлэг болон гарс нэвтрүүлгээр үзэхээс гадна автомашин спорт сонирхогчдод зориулдаг хобби болон мөн энэ нэвтрүүлгээрээ үзэх болно. Харин үзэгч та бүхэн нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ. Яг одоо малчин иргэд маань хөдөө орон нутагт мотоциклтэй хөдөлгөөнд оролцохдоо анхаарах зүйлсийг хэлж өгье. Хамгаалтын малгайтай байх хэрэгтэй. Тээврийн эслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй шаардлагатай. За хэвчлэн осол аваарын дуудлага мэдээлэл дээр одоо гарч байгаа анхаарах зүйлс нь юу вэ гэхээр иргэд маань хамгаалтын малгайг өмсөхгүй байна. Тухайн одоо английн мотоцикл тээврийн эслийн хувьд одоо монголчлоод өөрсдөө засцсан. Эсвэл ямар нэгэн байдлаар одоо тоор өмчсөхийн систем нь эвдэрсэн гэрэлтүүлэг байхгүй ийм тохиолдол бас осол аваар бий болж байгаа тохиолдол төр бас гарч иж байна. Тэгэхээр яг та бүхэн яг энэ мотоцикл өөрөө улирлын тээврийн эсэл учраас яг 10 сараас 4 сарын 10-ны хооронд бол 21 аймаг бол нийслэлийн хэмжээнд засаг даргын захирамж гарч хоригдгоо. За 4 сарын 10-наас хойш бол одоо мотоциклтай иргэд маань хөдөлгөөнд оролцох тохиолдол нь нэмэгддэг. За энэ үед иргэд маань хамгийн гол анхаарах ёстой зүйл гэх юм бол таны унж байгаа мотоцикл чинь асфальтын зам дээр зориулагдсан байгаа учраас одоо хад асар гууж алгатай замаар явхад одоо тохиромжгүй. Тэгэхээр энэ зүйл дээр аюулгүй байдлаа хангах зашгүй шаардлагатай байна шүү гэдгээс хэлмээр байна. За мотоциклийн зам төвийн ослогоос өрсөн сэхэл зорилгоор одоо хөдөлгөөнд оролцогчдод тухайн мотоциклийг худалдан борлуулж байгаа аж ахуйныг иргэдэд албан бичиг шаардлага хүргүүлж тухайн мотоциклийг худалдан борлуулахдаа за стандартад нийцсэн малгайг дагалдаж өгөх. За мөн дээрээс нь тухайн мотоциклийг худалдан авагчийн за жолоодох эрхийн А ангилийн өмнөдтэй хэсгийг шалгаж нягтлж худалдан борлуулж байхыг шаардсан ажиллаж байгаа. За ингээд тавьж байгаа зөвч. Энэ бол за алхны далаалт гарын хүч ингээд нэг сая бол нэг дээд тал нь нэг 70 кг орчим жингээр цогч байгаа. Хурдтай явж байгаад 80 60 70 км/цагийн хурдтай явж байгаа нөхцөл дээр унах юм бол хүний өөрийн масс, мотоциклийн масс жин нөлөөлөд инерц гэдэг юм чинь очоод цохох юм бол энэ байтугай илэрлийг гарна гэсэн. За энэ дараагийнх нь одоо энэ каскн дээр гэхэд ингээд хагарчлаа тий. Ингээд энэ тал руугаа ингээд хагарчлаа. Энэ тал руугаа ингээд хагарахаар энэ үнэтэй брендийн каскнууд гэдэг юм уу хагарлаа гэж бодох юм бол зөвхөн энэ хавьдаа ингээд хонхоох ёстой юм. Уг нь бол ингээд энэ дотор энэ нөгөө зөөлөвчүүд ийм хамгаалтын одоо бүр сүүлийн үеийн каскнууд бол ингээд нөгөө дөргөлтийг ингэж хамгаалдаг. Дөргөлтөөс ингэж бас хамгаалдаг бүр ийм мембран ингээд суулгаад өгсөн байдаг. За тэгэхээр одоо энэ каскны энэ дотрыг ингээд аваад энэ каскны энэ дотрыг ингээд аваад үзье. Ийм зөөлөвч байгаа. Энэ бол яг унах явцад хүнд өөрт нь бол энэ нөгөө толгой дөргөлтийн хамгаалдаг энэ дотор нь ийм юм байгаа. За тэгэхээр одоо энэ каскыг цохоод үзүүлээ. Энэ каск хагарч болно. Хагарахтаа эдгээр шиг ингэж бутарч ингэж хагарахгүй. Ингэж нүүж хагарахгүй. Яг нэг хэсэг газараа л хагарах хэрэгтэй. Бүр нөгөө нэг хагаралтын ийм ан цав гэж ийм бүр цаанаас нь тийм стандарт хүртэл гаргаад өгсөн байдаг. За тэгэхээр энийг одоо ингэж хийцээ. За яг ижилхэн жингээ цогч байгаа тийм. Энэ дээр ийм хагарал байна. Яг ижилхэн жингээр цохоод ингэхэд за энэ алах маань харин жоохон асуудалтай болж байна. Эзэн. За одоо дахиад цохё. Одоо өөр газар руу цохё тийм. Энэ лөө цохё. За. За ийм байна. Ерөөсөө л энэ ингээд цогчоод тэр каскаар үргэлжлүүлээд шууд цохё. За ингээд ялгаа аюулгүй байдал гэдэг юмыг л бид нэр арт түмэнд
хүмүүстэй, үзэгчтэй, мотоцикл унж байгаа хүмүүстэй ойлгуулах гэдэг байгаа. Ингэж өөрсдөө бити хуураарай. Өөрийнхөө амь наснаас мөнгө бити харамлаарай. Ерөнхийдөө бол яг орон нутагт одоо малчин иргэдийн дийлэнх нь ерөөсөө морь молоо эргүүлэх байдлаар английн мотоциклыг бол ахуй хэрэгцээнд бол ашигладаг. Гэхдээ энэ дээр зориултын одоо албан ёсны жолооны сургалтанд сууж английн үнэлэх авах шүү гэдэгс иргэдэд зөвлөмөр байна. За хамгаалтын малгайг авахдаа зөвхөн цагдаад шалгуулъя гэдэг байдлаар та бүхэн бити хандаач. Хамгаалтын малгай бол одоо таны толгойг одоо хамгийн чухал хэрэгтэй толгой гэж одоо хамгаалах чухал зүйл учраас яг хамгаалтын малгайг альва одоо эрсдэл бий болоход таны толгойд ямар нэгэн гэмтэл учруулахааргүй сайн чанарын хамгаалтын малгайг авч хэрэглээрэй гэдэгс зөвлөмөр байна. За тэгээд дээрэс нь зам орчиндөө хурдаа зөв төхрүүлж аюулгүй байдлаа хангаж явах хэрэгтэй. За баа насны хүүхдэд одоо английн тээвэр хэвшлийг унж шилжүүлэх тохиолдлыг эцэгчүүд маань гаргаад байдаг. Тэгэхээр энэ зүйл дээрээ манай иргэд маань онцгойлоо анхаараар гэдгийгс зөвлөмөр байна. За иргэд маань архитектур хунааны зүйл хэрэгэлсэн үедээ жолооны ард цухгүй байх гэсэн онцгойлон зөвлөмөр байна. За ер нь бол орон нутгийн замд одоо осол аваар мотоциклтэй явж байгаад осол аваар бий болж байгаа тохиолдол дээр тухайн иргэн архитектур хунааны зүйлийг хэрэгэлсэн үедээ жолооны ард сууж байгаа. За ингээд орон нутгийн замд явж байгаад онхолдох, зам айжуур уурах, автомашинтай мөргөлдөх ийм одоо дуудлага мэдээлэл бол цагдаагийн байгууллагт бол бүртгэдэг. Тэгэхээр та одоо танад хэн нэгэн ирлээхэд мотоциклтэй, машинтай жолоо орж байх юм бол та архитектур хунааны зүйл бити өгөөч. За магадгүй уг үйлдэлийг одоо гаргах гээд байх юм бол тасан зогсоогооч гэдэг бас иргэдээ бас зөвлөмөр байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Leader Auto Parts компани дээр ирж байгаа нэлээд олон жолооч нар одоо машиныхан маань мотор тачигнж дуурайд болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд, бензин хэрэгтэй улсууд одоо энэ машины мотор дуурайд болдгоо. Зарим газраар очихоор одоо мотороо задлуул, эсвэл мотороо солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш. Одоо задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэлтэй машинууд манай дээр ирж байдаг. За эдгээр яагаад ийм байдалд хүрж байна? Сэвчээ бохирдуулаад байгаа шалтгаан. Тоос идээд байгаа шалтгааныг янзлахгүй. Энэ шалтгаан тэр цаад шалтгаан юундаа байна гэхээр түлшний банкнаас эхлээд бохирдол явагдах шалтгаан ихсэж байна. Ерөөсөө түлшний чанараас шалтгаалж байна. Яагаад түлшний чанараас шалтгаалж байна гэхээр одоо манай улс өөрсдөө нефт боловсруулж одоо бензин шатхууныг үйлдвэрлэхгүй холоос зөөчирдэг. Тэр нь холоос тээвэрлэгдэж удаан хугацаанд одоо түлшний савнд, нөөцийн савнд явж ирээд энэ колонкууд дээр мөн удаан хугацаанд хадгалагдаж байдаг. За тэгээд машины банкнд ороод мөн удаан, ялангуяа хайбрид машины бензин бас удаан дуусдаг шүү дээ. Бага иддэг болохоор байнга бензин зарцуулахгүй цахилгаанаар хаяа ажиллаад байгаа учраас тэгэхээр бензин хуучирч, муудаж, хувиралд ороод системүүд бохирдоод, форсуу бохирдоод тэгээ борсоог сайн тоосрохгүй болохоор сэвчэн толгой бохирдоод нэг шалтгаан. Нөгөө шалтгаан юу вэ гэхээр одоо манад ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000-аад оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч сайлнагч жиргүүд хатуурсан байна. Энэ сайлнагч жирг хатуураад ирэхээр хурууч ирзэн хатуураад ирэхээр одоо калапангийн шилд дагаж одоо шатах камерт тосороод
мөн сэвж байгаа бохирдуулаад тэгээд тачигч дуу. Хавар намартаа нэг үйлчлэгээ хийлгдэг. Тэгээ одоо жанжин сервис дээр яриад сервисийг хийлгэхээр ирчээд байна. Одоо бохирдол нэлээд үүссэн байна. Тийм учраас бохирдлыг арилгахын тулд одоо энэ бодисыг хийж байгаамаа. Тосмос бол одоо пид харл юм байна. Тэгээ одоо тослогооны системийг цэвэрлэхээ сайн хийчлээ. Одоо ингээд 20 км яваад ирэх ёстой. За энэ бол одоо машины одоо мотор дотор байгаа бохирдлыг цэвэрлж өгөх үүрэгтэй байна. Энэ одоо машины койлц барих, мотор дотор байгаа бүхэл бохирдлыг бол цэвэрлж өгөх үүрэгтэй байна. Хөрхөө энэ нодлонгоос хойш солиог юм биш үү? Эхнэрийн машинд анхаарал тавиад байсан. Энэ муудаа бас энэ анхаарал тавиагүй байсан чинь тос нь нэлийн харлалттай. Одоо ингээд тосоо сольж нэг юмд хэмд нь оруулж авъя. Хизээ сонсноо санддаг байна. Тэгээ ирээ үзүүлэлт тос авах юм байхгүй харал юм байна. Тэгээ одоо тослогооны системийг цэвэрлэх нөгөө яга бодисоо хийчихэд 20 км явах хэрэгтэй тий хаагуур хэрэгтэй мэднэ. Бензин нэмэх нь минь тий. Энэ ч одоо сайхан яаж штий өнгөрч штий. Жог амар яд нүгөө юу? Хайгаагүй үстэй. Өөрхөн ухас гээд энэ цэвэрлэгээний бодис хийхэр чи кольцын тэлэлтийг чөлөөж өгснөөр цилиндрийн даралт ихсэд ирэхээр одоо чадал нь одоо нэмэгдэж явдалт нь сайхан хөнгөрөөд ирдэг юм байна. Бензин түлшлийн систем цэвэрлэгч хийсэн байгаа. Одоо тэгээд банкад дүүрэх ёстой. 20 км явах та. Бензин колонкор орж банкад дүүргэж явнаа. За дүүртэл ичдөө. Жохон байх даа мотоциклээ задлаад кольцгээд юм бугуйч шиг юм байдаг шүү дээ. Бүрсэн юм 3 давхар махар байдаг. Мэдэн шүү дээ. Кольцгооч юм уу юм мэднэ зүгээр. Одоо харин энэ машинд бензин тос хийдэг гэдгийг жоох ойлгохгүй яваад байгаа. За ингээд 10 км талдаа 10 буцаад очиход 10 ингээд нийлээд 20 км яваад очих юм байна. Миний машин ч одоо ингээд сайхан болчихно. Өөх юм жигдрээд. Одоо эхнэрийн нөгөө цагаан машина одоо тэгж жаад Эрида лидер автопартс дээрээ. Бүр ингэж янзлчаад юу замын үд явдаг байжээ. Энэ эрс мэдрэгдэж шүү бүр ингэж тийч чинь бүр зууралтаад байгаа юм шиг санагдаад байсан. Их хүнд байсан чинь одоо ч зүгээр янзын хөнгөн болж штэ. За хөдөө явахдаа хилчээд явдаг байж эхлээд. Залхуурцсан л да би даач. Квест айгүй хөөрхөн явдалтай тэрэг байсан биш үү? Одоо мороор бол одоо жороо юмдгүү да. Хүмүүс асууж ин дүнээр одоо ийм машинд чинь ямар өөрчлөлт орж байгааг тааралцсан хүмүүс асуух юм. Хүмүүс аягүй их асууж байгаа. Тэр чиний гүйччэдэд лидер автопартс чи яад хийдэг ингээд. Би хэлсэн л дээ. Гэхдээ одоо тэгээд ингээд машин тэрэг ингээ гоё болол хөнгөрөөл байх юм. Надад бол сайхан байдгийг та нар өөртөө очиод үзээрэй л гэдэг шүү дээ. Нарийн ширээ юмыг биеэрээ үзсэн дээ шүү дээ. Би ярих чинь нэг ондоо биеэрээ үзээд машин тэргэндээ хийгээд үйлчлэгээ аваад явах бол бас өөр шүү дээ, тийм үү? Тэгэндээ тий. Би бол олигтой тайлбарч чадахгүй шүү дээ. Тэгээд сайхан байна, баярлж гэн гээл тэгэл болох шүү дээ. Тэгээд цаашаа байхгүй шүү дээ би ч тэгээд. Бусдын өөртөө ирэл үзэх хэрэгтэй л дээ ер нь бол. Тий, надаас асууж яхаар би олигтой тайлбарлаж мэдчихгүй Coils Porsche гээл тэгэл байхгүй шүү дээ. Хаач үннийг хэлнэ. Одоо энэ үйлчлэгээ хийлгээд ирэхээр чи айгүй тийм гүмтгий хааз гიშгээг багтал баг ингээд тийм хөнгөн гүмтгий болчдөг юм. Тоормсол явахгүй бол өөрөө ингээд сайхан өнгөрөөл яваад ах юм байна шүү дээ. Айгүй зүтгэлтэй болох юм. Нэг идэвхтэй. Ийм амтны чинь би тэгэл юмын одоо тэр сервис үйлчлэгийг нь хийлэхгүй удаагаал хөдөө авч явж зовоогоол хэцүү байдал оруулж исэн юм байна шүү дээ. Одоо ойлголоо. Ер нь би урд нь нэг бол лулгарахыг хүлээгээд нэг бол хүүтрхийг хүлээгээд үүдэг. Энэ буруу юм байна. Ерөөсө бохирдолтой санагдсан үед болгонд л хийчих баймар юм байна. За ингээд Жанжин клубын урдталт байдаг лидер автопартс дээр хүрээд ирлээ 20 км яваад одоо нөгөө юунда банкнда цэвэрлэгч бодисоо хийгээд банкад дүүргээд 20 км яваад ирлээ. Одоо ийшээгээ
Leader Parts руу ороод хуучин муу тосоо юу хэлээд шинийг хийлгээ тэгэл бодо болчин тийм үү? Хөдөлгүүр хамгаалагч сүлд нь хийгээд тэгээд үйл ажиллагаа дуусна. За ингээд Leader Parts дээр ирээд дом нь тэнхэр гэсэн багцаа хийлгээд авлаа. Одоо санаа зовх юм байхгүй боллоо. Сойч би ч одоо нөгөө хөдөө явахаас өмнө үйлчлэгийг хийлгдэг байж гээд их л юм бодлоо. Тэгээ одоо ямар ч хэлсэн ингээд нөгөө зарлахгүйгээр засъя гэдэг энэ бүх одоо систем цэвэрлэгээнийхээ бүх юмыг сайхан хийлгүүлээд авлаа. Машин бохирдолтой санагдах юм бол хавар өвөл намар гэлтгүүгээр шууд л хийж явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа. Тэгэхээр та бүхэн яаран мотороо задлах биш, яаран мотороо солих тухай ярих биш. Ерөөсөө тосоо солихоос асахаас өмнө манай дээр ирж үзүүлээд энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Манай одоо Leader Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө үү гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой хөршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin колонкор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 99 12 79. Сайн байна уу? Window Tint Mongolia компани менежер Бэлгүүн байна. Би яг одоо та бүхэндээ өөрсдийн компани үүсэл хөгжил түүхийг товчхон танилцуулахар суусан байна. Манай компани анх 2014 онд өөрсдийн гэрчлэгээ авч аль бие усаар байгуулагдсан байгаа. Яг 2014 оноос эхлэн өдийг хүртэл автомашины хальсны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оноос эхлээд автомашины хамгаалтын хуулбарыг мэргэжлийн өндөр түвшинд өөрсдийн брэндийг оруулж ирж хийж байгаа. Өдийг хүртэл аль бие усаар автомашин оруулж ирдэг газруудтай хамтран ажилласан. Түүнээс дурдвал Geely 5 богд, Toyota 5 богд моторс, MSN, Monis моторс, мөнх хадаа гэх зэрэг байгууллагууд байна. Яг өдийг хүртэлх хугацаанд нийт яг цонхны хальс наасан машина бодоод үзэх юм бол 5,000 гаруй цонхны хальсыг суйлуулж ажилласан байна. 2018 оноос манай компани илүү өргөжж автомашины хамгаалтын хуулгын чиглэл рүү орсон. 2018 оноос хамгаалтын хуулгын чиглэлд орохдоо өөрсдийн гэсэн дэлхий дээр яг хамгийн гоё байж болох хальсыг аль нь вэ гэж судалсны үндсэн дээр Perflex брендийн хальсыг сонгож яг одоо 2024 оноос эхлээд аль бие усны эрхтэйгээр оруулж ирэх хэрхээ аваад оруулж ирээд сөүлж үйлчилж байна. Манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд Японы Afterborn гэх компанитай үйл ажиллагаагаа нэгтгэн яг автомашины цонхны хальс сөүлж эхэлсэн байгаа. Afterborn компанитайгаа хамтрахдаа тэднийхээ санал хүсэлт аль нь гайгүй, аль нь сайн гэдгийг судалж хийж Perflex гэх брэнд нь сайн юм байна гэдэг судалгаагаар гарч иж манайх оруулж иж эхэлсэн байгаа. За манай Perflex брэндийн хамгаалтын уулганы давуу тал гэх юм бол эрзэлэг чанар сайтай, цавуулаг ихтэй. Тэгээ машин дээр зураас цараа тогтлоо гэж бодоход тэр халуунд байх шаардлагагүйгээр өөрөө тодорхой хугацааны дараа идэгдэг байгаа. Тэгээ ерөнхийдөө хамгаалтын хуулийг хийлгэснээр автомашины өнгийг 30-аас 40% илүү тод болгож Монгол шиг эрсдэс уур амьсгалтай, дөрвөн үлрэлтэй оронд их цогцсон хуулга гэдгээр их давуу талтай байгаа. Perflex брендийн хуулга маань үндсэн тунгалаг, мат, хар гэсэн өнгөтэй. Тэрнээсээ нэмээд 99 өнгөний сонголт бас байдаг. Тэрхүү 99 өнгөний сонголт маань яг адилхан хамгаалтын хуулгынхаа тунгалаг хуулгатайгаа адилхан өөрөө идэх чадвартай. Манай хаяг хаавал дүүрэг 19-р хороолол Сөмбөр тааврын Б1 давхарт 10 жилийн туршлагатай баг хамт олонтой 10 жилийн баталгаа өгч үйлчилж байна. Get
Porsche 911 GT3 RS. Сайн байцгаана уу эрхэм үзэгчид. Энэ удаагийнхаа дэлхийн авто 24/7 буланга дэлхийн машин сонирхогчдын хайрыг татсан нэгэн машинаар эхлүүлж байна. 1963 онд зах зээлд гарснаас хойш загвар хурд хүч үзүүлэлтээр спорт машин жолоодогч нарын дуртай хүлэг болсон Porsche 911-ийн сүүлд гарсан Porsche 911 GT3 RS-ийг сонсоогүй, үзэж хараагүй машинд дурлагч бараг л байхгүй гэдэгт итгэлтэй байна. 518 мөрний хүчийг үзүүлэх чадалтай 6 цилиндртэй ямар нэгэн турбо болон суперчаржергүй 4000 хөдөлгүүр нь түүнийг 100 км/цагийн хурдыг 3.2 секундэд авах боломжийг олгодог байна. Энэхүү хурдыг авах нөхцөлийг бүрдүүлсэн нэг хүчин зүйл нь мэдээж бас Porsche 911-ийн жингийн бууралттай холбоотой бөгөөд карбон мэт хөнгө материалыг та цөөнгүй харах ажээ. Салоны хувьд Porsche брендийг илэрхийлсэн тансаг гэвч бас спортлог загварыг хослуулж өгчээ. Tesla Cybertruck. Харин уламжлал ёсоор нэгэн цахилгаан машины тухай ярилцгаая. 2019 оны 11 сарын 21-нд болсон танилцуулгынхаа үеэр хизээч харагдаж байгаагүй содон дизайнараа шууган дэгдэж чадсан нэгэн машин бол Tesla Cybertruck юм. Сайн талаасаа биш, харин нэгэн хөгжилтэй гэхүү аль эсвэл бүтлгүүтлэг гэхүү нэгэн үйл явдлаар тэр дэлхийн мэдээ болгоноор яригдж байлаа. Хуйглагдсан цонхтой хэмээн онцгойлон Elon Musk шинэ машиныхаа цонх руу металл бөмбөг шитгэхэд цонх нь хагарч цуурсан нь олонний анхаарлыг нэлээд татсан юм. Тэр явдлаас хойш 4 жилийн дараа 2023 онд зах зээлд гарахад бэлэн болсон Cybertruck-ыг Tesla компани дахин танилцуулсан бөгөөд энэ удаа бүх алдаагаа зассан гэж хэлэхэд болохоор машины транслейшн бичлэгүүдийг Tesla United цацсан юм. Металл бөмбөг шидэхэд хагарч байсан цонх руу дахин металл бөмбөг шидэхэд хагараагүйгээс гадна бусад трак машинуудтай харьцуулсан чирх хуралдаанд Ford, Chevrolet, Rivian гэх 3 том трак үйлдвэрлэгчдийг хожоод зогсохгүй хол хайсан юм. Бүр илүү сонирхолтой бичлэгийг хийсэн байсан нь Porsche 911 машинтай 400 метрт уралдуулсан бичлэг байв. Porsche 911-ийг төрүүлэхээс гадна төрүүлэх мөчөд ардаа яг адилхан Porsche 911-ийг чирсэн байгаа нь үнэхээр гайхшруулж чадсан юм. 100 км/цагийн хурдыг 2.7 секундэд авах хүчтэй ба дээд хурд нь 180 км/цаг байх юм байна. Манай Leader Auto Parts компани дээр ирж байгаа жолооч нар одоо машиныхан маань мотор болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд, бензин хэрэгтэй улсууд юу юм болоо зарим газраар очихоор одоо мотороо задлуул эсвэл мотороо солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш, задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэлтэй машинууд манай дээр ирж байдаг. За наа цэцэг ирээлт шиг гэдгээ. Дондгой аймгийн Баян Жаргалан сумаас ирлээ. Тэгээ моторондоо дэргээд нөгөө хааз маа заахгүй байсан. Эднийхийг сонгож ирээд үүсэлүүллээ. Тэгээ сайхан сэтгэл хангалуун байна оо. Сайхан болт юм байна. Өө би ч төө фэйсээс харж байгаа л тэгэл нэг ирээд намар ирэх гэж чадаагүй. Тэгээ хайгаад олоог авах гэж танахыг. Тэгээ сая нэг юм хайж явсаар гаалаад ирлээ. Тэгээд миний чи 3 оны машин шүү дээ. Тэгээд ер нь их юм хийж байгаагүй машин. Тэгээд сүүлийн нэг 2-3 сараа
хааз маз авах нь багасаад ер нь хүчгүй болоод ирсэн. Тэгээ сая танаа дээр ирээд юу байгаа үйлчлэгээ гэж авлаа сайхан болд юм байна. Өстой гоё болд юм. Тэгээд 4-5 төрлийн бодис хийсэн. 4 төрлийн. Эхлээд нэг бод 2 бодис хийгээд 20 км яваад ирсэн. Тэгээд шал ондоо болоод ирд юм бэл. Тэгээд ирээд нөгөө мотор цотор угаагдаад бүх юм асгагдаад дахиад маслаа их дахиад 2 бодис хийж чинь. Тэр нь тэгээд нөгөө нэг бэхжүүлэгч тэгээд нөгөө сайлник майлник ирзэний бэхжүүлдэг гэдэг нэ тэгээд. Үнэхээр сайхан болд юм байна. Мотор луун хэнийг хийгээд тэгээд бензин луун нэг савтай юм ийс. Тэгээ сайхан болж байна. Өстой гоё болд юм байна. Эндээс гараад нэг 4 яваал тэгэл мэдэгдээд эхэлж байлээ шүү ер нь. 3-4 км яваал. Хааз маз авах нь шал ондоо болоод ирж байна. Нэг ч бараг л 2 гаргаж ээж хаацлж ээж бараг л 60 мар хүрээд байсан шүү дээ. Тэгсэн чи одоо ч зүгээр эндээс гараад нэг 3-4 км яваал нэг моторын даралт нэг гарan 1.1 мургаатай авт 60 мар хүрсэж байгаа шүү. Тэгэхээр элт мэдэгдэв юм байна чи. Шал ондоо болд юм. Тэгээд сайхан үйлчлэгээ өглөө баярлалаа. Өөрөө нэг очиж үзье гэж бодоо. Тэгээ өөр юм бэ гэж үзлээ. Ста сайхан боллоо. Тэгээ баярлалаа. Тэгээ манайхан ч гэсэн үйлчлүүлээрэ гэж хүсье да. Ер нь бүгд нэг зүлий байгаад өргөд идэгс одоо ч сайхан болчихсон. Ааха. Элт мэдэгдэв нэ. Ста сайхан болчихсон. 30-ны оройд би машинаа унж байгаа л тэгэл тавьсан. Тэгээ хоёронд гарч нэг салхинд гарах гад гарсан чинь машин бижигнээд болдгоо. Тэгээд нэг хүнээр үзүүлээд сэвчээ болохгүй байна гэж сэвчээгээ солиулж үзүүлээд болдгоо. Бензин ноцоос нь болохгүй байна гэд бас үзлээ. Бензин ноцоос нь зүгээр байх юм аа. Тэгэл энд ирэл үйлчлэгийг нь хийлгээл нэг 25 км яваал. Тэр масланд холдог тэр шингэн их хүчтэй байна. Тэгээд тэр бензин дотор холдог тэр шингэн бас их хүчтэй байна. Тэгээд тэр хоёрыг хийгээд эндээс гараад нэг 2-3 км яваал. Тэгэл ирдээс яг өргөс авцсан юм шиг сонио. Би өөр гайхаад байна. Яг ингээд задлахгүйгээр ингээд засчдаг технологи орж ирсэнд маш их баяртай. Саяны 2 шингэнэ хийгээд бензиндээ хийгээл 20 км яваад илээ. Машин бол янз бүр болд юм байна. Гоё болж байна. За дэргээд зичээд хөдөлгөж ичээдсэн тэр нь байхгүй болцсон байна. 80-таа явж байгаад дэргээд салгалаад байдаг байсан тэр мөр байхгүй болцсон янз бүр болсон байна. Надад таалагдлаа шүү дээ. 5 оны тэргэлтэй нэг үйлчлэгээ олгоо оржснээр яг бүтэн байгаагаар л байгаа юм л дээ. Юм ийгээгүй. Тэгээд энэ доголдоод байхаар нь одоо ямарсан хинээ задлахгүйгээр ийм хэмжээ авъя гэж бодоод ирсэн. Тэгээд энэ мөр онжох шиг биш үү? Ер нь бол колонк дээр хийгээл цаашгаа хөдлөөл явж байхад надад явах нарны замд явж байхад тэгэл ер нь өөрчлөгдөж ирж байна лээ. Хааз маз авах махын яа ондоо болоод явж байна лээ. Дээрээс нь чимээгүүд болчихно лээ. Баян зүрхийн гүүрээр тэгэл цааш өдсөн ер нь шал өөрчлөлт гэсэн. Хааз өгсөн зүгээр өөрөөл сэсгэл шүү дээ. Хараа солигдолт молигдолт бол айгүй ойр ойрхон дөнгөрөө хэмжиж. Сэтгэл ханамж болцоо ба. Нэг юуны гинчний дуу мууч байхгүй болчихлоо. Янз янзын болохоос өмнө ирж янзлуулж байгаараа жолооч нартаа захиж хэлэх. Тэгээд энэ ингэж засвал нэгд чинь хувь хүн ч гэсэн эдийн засгийн хувьд бол асар их хэмнэлттэй болчихж байгаа юм. Тэгээд задлахгүйгээр засна гэдэг чинь. Ялчгүй задлахгүй засч хэлдэг. Моторын дуу шал ондоолцсон. Бижигнээд идэгсэн. Жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задахгүй засах үйлчилгээнд Leader Auto Parts компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм. Харин манай одоо Leader Auto Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсэт байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр утас 99 12 79. Жолооч нар маань
Техникийн боловсролоо дээшлүүлж, автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж өрсөн сэргийлэх үү, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж явах талаар техникийн зөвлөгөөний тэргээд инхрүүлээ болонгуудаас мэдлэгээ аривжуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарсан нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэд гэж бид итгэж байна. Ингээд гарсан нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзийтэй байх болтугай.